өдрийн мэнд манай Education Mongolia болон Американ консулоос санаачлан хэрэгжүүлж байгаа Америкт сурсан туршлага хуваалцах Education Mongolia-гийн маань ээлжит дугаарын зочноор Балармаа ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн баярлалаа. Балармаагийн хувьд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын 100% захиужилттай юград хөтөлбөр болох Saint Catherine University-д undergraduate-ээр суралцаад ирсэн exchange alumni байгаа. Мөн өнөөдрийн дугаараар та бүхэнд Фудан болон MIT гээд Massachusetts Institute Technology гээд дэлхийн алдартай Америкийн топ сургуульд Фудан болон MIT-ийн хамтарсан хөтөлбөрт бас мастраар тэнцсэн энэ туршлагаа хуваалцахаар ирсэн байна. Ингээд өөрийгөө танилцуулахгүй юу тавчхан? За бүгдээ сайн уу? За өнөөдөр намайг урьж оролцуулж байгаа Education USA-ийн ануучиндаа баярлалаа. Намайг Балармаа гэдэг. За миний хувьд accounting, нийтлэн бодох, тэгээ санхүү, бакалаврын чиглэлээр суралцаж төгсөөд ажилладаг юм хүн байна. Тэгээд бакалаврын төвшин суралцж авах хугацаанд Global Grad хөтөлбөрөөр Америкийн Миннесота мужийн Saint Catherine сургуульд суралцаад ирсэн. Тэгээд өнгөрсөн он буюу 2024 онд Фудан MIT-гийн хамтарсан MBA хөтөлбөрт аплай хийгээд тэгээд тэтгэл тэнцсэн. Одоо 9 сард хөтөлбөртөө явах гэж байна. Баярлалаа. Тэгэхээр энэхүү подкастынхаа эхлэл хэсэгт Балармаагийнхаа яг энэ Америкийн засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр болох Global Grad гэдэг Америкийн одоо их сургууль бүтэн семестрийн туршид суралцах боломжтой энэхүү хөтөлбөр жил болгон зарлагддаг. Америкийн элчин сайдын яамны вебсайтаас одоо дэлгэрэнгүй бол аль биесны мэдээллийг аваарай. За тэгэхээр Юрадаас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг өөрөө болохоор бакалавра Монголдо аль сургуульд ямар мэргэжлээр сурсан бэ? Нөө финанс чиглэлээр сурсан тийм. Тэгэхээр яаж Юрад хөтөлбөрийг мэдээж авсан бэ? Хэрхэн аплай хийсэн бэ? Ер нь шалгуур үзүүлэлтүүд нь ямар байдаг вэ? 1 2 3 төвшний оюутнууд аплай хийдэг шүү дээ тийм. Хэрвээ одоо анаах юм уу? Хууль зүгээр сурч явах юм бол 5 жилийн хөтөлбөртэй байдаг учраас 1 2 3 4 төвшний оюутнууд аплай хийх боломжтой юм гоё хөтөлбөр. Ирэх явах зардал, стипенд гээд бүгдийг нь даадаг. Хэрвээ нөгөө хүүхдүүд ч нөгөө 4 жил аплай хийгээд зарим нь тэнцдэг хийгээд хэлэхдээ тэнцэж чадахгүй явдаг шүү дээ. Тэгэхээр юм нэгээр дуусахгүй. Тэгэхээр бас Америкийн засгийн газраас юм гоё хөтөлбөр байдаг байх нэ. Ингээ бүтэн семестрийн туршид Америкийн ихтэй сургууль сурдаг. Тэгэхээр тэр гоё дурсамж руугаа эргээд очивол те анх удаа Америк очсон уу? Миний хувьд болохоор бакалавртаа санхүүгийн 2 дээр юм 2 хөтөлбөрт сурдаг гэсэн. 2 жил Монголд 2 жил Англид. Тэгээд миний яг Юградд явсан цаг үе нь болохоор ковид үе хийсэн. Тэгээд ингээ бүх юм карантинлэгдсэн. Тэгээд яг Монголд ингээд үлдсэн. Тэгээд хаачихуу ихөө явах ихөө гэж нэг жоох юм буцаад нэг жоох юм төрөлцсөн байсан. Тийчээд нөгөө нэг Set-ийн Facebook page дээр хөтөлбөрүүд нь бүгдээрээ тавигддаг, зарлагдсан нь. Тэгээд тэндээс авах мэдээллийг нь аваад харсан чинь ингээд дедлайн амар тулцсан, хэдхэн хоног үлдсэн. Тэгэл карантинлэгдсэн бүх юм ингээд хаацсан үед ингээд яна за энэ л явъя гэд бүх юм айгу хурдан шахуу бэлдэж явж исэн гэж санагдчихээн. Тэгээ бүх нөгөө процесс нь яг онлайнаар явдаг учраас айгу юу байхгүй асуудалгүй яг ингээ карантин үе байсан ч гэсэн бүх шатууд нь яг дараалалаараа гоё яваад тэгээд тэнцээд явж исэн. Тэгээд тэр үед болохоор Ugrad CC гээд 2 хөтөлбөр зэрэг баг шахуу зарлагдчихсэн санагдчихээн. Тэгээд хоёулаа яг засгийн газрын бүтэн бүрэн тэтгэлэг суралцах зардал, амьдрах зардал, тэгээд нэмэлт стипенд гэх бүх зардлыг нь дадаг. Тэгээд яг хоёуланд нь зэрэг аплай хийгээд тэгээд хоёуланд нь тэнцээд тэгээд за нэг хүн 2 тэтгэлэг авч болох учраас нэгийг нь сонгоорой гэд Юградаа сонгоод ингэж хийсэн. Тэгээд Юградын нэг аюу сонирхолтой ч гэх юм уу гоё юм болохоор нөгөө очих хот тэгээд сургуулаа мэдгүй яг асуултын тэмдэг байдаг хамгийн сүүлийн юу хүртлээ. Тэгэл явж байгаа хамгийн сүүл ингээд Миннесота мужийн Saint Paul гэдэг хотод байдаг. Saint Catherine гэдэг сургуульд явах нэ гэдгийг мэдчихсэн. Тэгээд сургуулийнхаа талаар судлаад явсан. Тэгэхээр чи Юградад бизнесэд явсан. Тэгээд би 2019 оны 100 явжсэн. Өөрөө болохоор 22 онд. Гэхдээ ковид гисэн гэсэн яг шудраг шалгаруулалтаар бүгд нь яваад тэгээд 2022 онд явсан байна шүү дээ.
тэгэхээр Америкийн одоо боловсролын тэм системээс ажилласан юм сайн туршлагууд за өөрөө яг Америкийн одоо тухайн сургууль суралцаад мэдээж олон улс оюутан маш шүү дээ. Тэгэхээр хэлний бэрхшээл тулгарч ирсэн ямар сар бэрхшээлээ яаж хэрхэн даван туулсан Монголын боловсролын системээс юугаар ялгаатай байсан бэ? Миний очсон яг сургуулийн хувьд болохоор эмэгтэй оюутнуудын их сургууль яг тухайн одоо state тэгээ бүс нутагтаа яг эмэгтэйчүүдийн одоо дээд боловсрол тэгш хүртээмжтэй боловсролд нэлээд их одоо ач холбогдол өгдөг тэрийгээрээ үйл ажиллагаагаа явуулдаг юм сургууль байсан. Тийм болохоор яг нэг юм надад зориулсан юм шиг айгуу тийм гоё орчинтай яг юм фокустэй юм системтэй тийм сургууль байсан болохоор бэрхшээл гэхээс илүү сурах юм нь арай илүү байсан. За тэгээ угаасаа Америкийн их сургуулийн чинь яг Аз одоо боловсролын системээс ялгаатай аюу юм оюутнууд чөлөөтэй одоо яг хүн гэдэг утгаар нь харьцдаг те багш хүн сурч гисэн хүн бүгд өөр үзэл бодолтой ч гэдэг юм. Тэр байдлаараа хоорондоо харилцаж байгаа нь аюу том миний яг авсан сурсан зүйл юм болов уу бодож байна. Одоо яг Аз соёл яг Монгол төлхөө байдаг гэх юм бол ингээд багш сонсдог сурагчид одоо багш хэлдэг сурагчид сонсдог багш заадаг сурагчид сурдаг ч юм уу. Тиймээс юм бол яг тэнд очиод бүгд нэгнээсээ юм сурах юм байна. Хүн болгоноос авах юм байгаа юм байна ч гэдэг юм уу. Тэр төлний харах үнцэг арай одоо илүү өргөн болсон баг гэж бодсон. Тэгэхээр өөрийн чинь хувьд гэх юм бол Юградын фэйсбүүкээс хараад тэгээд apply хийсэн. Тэгэхээр 23 он үлдсэнсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр маш шахуу хугацаанд хэрхэн урлагийн материалаа гой зэгцтэй бэлдэж ингэж явуулсан бэ? Ирээдүйд Юградаар apply хийх гэж байгаа хүмүүс маань ямар тип хөх вэ? Өөрөө энийг бас мэдсэн байл зүгээр шүү гэд одоогийн өндөрлөөс. Яг тухайд айгуу богино хугацаа үлдсэн байсан ч гэсэн яг угаасаа өмнө нь ингээд бэлтгэсэн байсан өөрийн гэсэн одоо гэдэг нэг юм биеийн юм хийжсэн байна гэдэг одоо сайн дурын ажлуудынхаа жагсаалт ч юм уу тиймэрхүү юм арай нэмэгт хэцтэй бэлэн байсан л та. Тийм болохоор бас нэлээд тусалсан байх гэж бодож байна. Хэдхэн хоног бэлтгэд. Тэгээ бас багш нартаа нэлээд холбоотой байсан нь нэлээд тусалсан байх. Одоо энэ карантин нэгэл бүх юм хаагдсан. Гэрээсээ ч гарч чадахгүйсэн шүү дээ. Тийм үед одоо тодорхойлох захиа шаарддаг. Тэнгүүт одоо багш нартаа хурдан хугацаанд яаж холбоо гарах уу гэдэг дээр ч юм уу шууд холбогдоход ингээд айгуу нартаа хүлээж аваад буцаад өгөх боломжтой байснараа айгуу том давталтай байсан болов уу гэж бодож байна. Тийм тэгэхээр ер нь иймэрхүү хөтөлбөрүүдэд явъя гэдэг л санаа байх юм бол анханасаа юмнуудаа айгуу эмгцэгцтэй бэлдээд явж ивэл айгуу зүгээр юм байна. Бас цаг хугацаа хэмнэх юм байна гэж бодсон. Тийм тэгэхээр надаас одоо ганцаарчлсан зөвлөгөө авч байгаа хүмүүс маань асуудаг л да. Яг ямар сайн дурын ажил хийвэл яг зүгээр вэ гэдэг. Тэгэхээр өөрөө бас ямар сайн дурын ажил хийж ирсэн бэ? Одоо 10 жилийн хүмүүсд хэлэхэд нөө санаагүй л тийм ээ. Яг өөрөө аль ахлах сургуульд төгссөн бэ? Бас сурч ирсэн билээ тийм. Би Японд сурж байгаа. Тэгээд яг хот руу бас ах сургуультай явж сурсан. Тэр үедээ нөгөө нэг юу яжсэн нэг юм клуб энэ өөрөө бас ажиллаулаад тэгээд төрийн бас байгууллага энтерт аяг орж явдаг. Тэнгүүт яг нөгөө нэг юм бэлтгэсэн листээс ингэсэн шүү дээ. Тэрийгэ харангуут нэг юм айгу 1-2 чиглэлийг айгу барьж авч юмнууд хийдэг гэсэн юм бэлээ. Тэнгүүт одоо яг охид эмэгтэйчүүдийн одоо боловсруулж юм уу те хөгжилд зориулсан эсвэл яг дагаль орчинтой холбоотой ч юм уу яг нэг тийм одоо фокуслсан зүйл илүү байсан учраас тэр нь айгу яг миний сонирхол энэ чиглэл рүүгээ л яваад ирсэн юм байна да угаасаа багасаа ч гэдэг юм уу те хийж харагдсан. Тэгээд тэрнээсээ болоод магадгүй нэг аппликейшн дээр тэр нь харагдаад эмэгтэйчүүдэд яг ингэж фокус их сургууль хуваарлагдсан байж магадгүй мэн гэж бодсон. Тийм. Тэгэхээр мэдээж шууд би тийм сонирхолтой гэж хийгээд эхлэхгүй олон юм хийж үзчихээж яг тэндээсээ аль нь илүү цаг гаргаж чинь аль нь чамд дараа нь эргээд харахад би юм хийцэн байна. Надад ингээд гоё туршлага болсон байна гэж өөрөө бодож чинь тэр нь аюул чухал гэж бодсон. Тэгмээд одоо ч гэсэн яг тэрийг үргэлжлүүлээд охид эмэгтэйчүүд тэгээд дагаль орчин гэдэг хоёр юм дээр аюул фокустай ажиллаад байдаг. Тэгээд бусад нөгөө хүмүүстэй хэлэхэд нөгөө та бүхэн extra curricular activities гэж буулдаг. Тэгээд comment дээр тийм ээ. Тэгэхээр action verb бичдэг organized, initiated
гэдэг тэгээ өөрөө санаачлаад ингээ маш олон хүүхдийг хамарсан хаалгүй ингээ ангийнхантайгаа хүртэл ингээ хийж болох нэ. Тэгээд сая Балар мамын дурдлаа ховдод бас сурч ирсэн гэх тий. Тэгэхээр зарим хүүхдүүд маань би нөгөө rural outreach програмын хүрээнд манай education-с үн төлбөргөө ингээ жолтын нээлттэйгээр Америкаас улсах тухай сургалт ордог. Тэгэхэд бол нөгөө хүүхдүүд би нөгөө англи хэл муу тэгээ би нэг хөдөө байдаг учраас надад боломж байгаа тэгдэг бид нар бүдээрээ ганцаар амьдарч байгаа өөрийнхөө төлөө ингээ дайчлаад хичээх хэрэгтэй тий. Бүр ховдоос ингээд бүр зөвхөн одоо юград гэлтгүү тий ингээд MIT-д ингээд хэцсэн Балар маркетээс байгаа өглөө дөрөөл аваарай. Тэгээд Балармаадаас энэ цаашаа нэг тохиолдолд талхаас илэрхийлмээр байна. Манай education-ийн rural outreach програм 2023 онд Завхан аймаг явсан улаастай шилжүүлстэй. Тэгээд өөрийнхөө бас туршлагыг Завхан аймгийн хүүхдүүдэд бас хуваалцсан байгаа. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд манай урилгыг хүлээж аваад манай офс дээр ирээд зөвхөн Завхан аймаг гэлтгүү те энэ нэрээ маань ингээд өөр хадгалагдсан мөнгө. Тэгэхээр бусад хүүхдүүд маань гэсэндээ ингээд сонсоод ингээд суралцах боломжтой байх нэ. Тэгэхгүй бол нөгөө ганцхан ингээд 3 сая хүнд хүрч чадахгүй шүү дээ те. Тэгэхээр чиний ярьж байгаа туршлагыг дэлхийн өнцөг болон бүр даа манай Монгол хүүхдүүд байгаа сонсоод уран зориг аваад бас apply хийсэй гэж хүсэж байна. За тэгээд ярилцсан дээр нөгөө Еврат энэ нэслэ авдаг шүү дээ. Миний хувьд болохоор Америк элчин сайдын яам дээр SUSI програм дээр өгчсэн. Тэгэхээр ковидын үед нөө онлайнаар өгсөн үү тэгээ ярилцлага гэдэг бол айгүй чухал гэдэг те. Хүүхдүүд зарим хүүхдүүд чинь эсээгээ хүнээ бичүүлэх ч юм уу тийм зүйл байдаг. Тэгэхээр энэ хүн эсээгээ өөрөө бичсэн үгүй юу гэдгийг шалгадаг. Эсэнээс нь бас асуудаг те. Тэгэхээр фотон дээр ч гэсэндээ нөө ярилцлага өгчсэн гэсэн. Тэгэхээр ярилцсан дээр хүүхдүүдэд гоё тийм үү. Уусаа ер нь ямар ч хөтөлбөр байна уу, сургууль байна уу бүгдээрээ ингээд тодорхой дараалалтай юм процесс байдаг. Тэгэнгүүт ярилцлага гингүүт хүмүүс ингээд амар томоо хүлээж аваад ингээд шал өөр стресс өөртөө нэмээд байдаг юм шиг санагддаг. Яг үүндээ ярилцлага гингүүт өмнө нь чиний бичсэн эссе, чиний бүгс аппликейшн дотроос л асууж байгаа юм гарч ирж байгаа. Тэгэхээр тэр чинь яг өөрийн чинь үнэн зөв яг байх юм бол чи тэн дээр нэг сандраад ингээд өөр хүний хийсэн юмыг өөрөө хийх гэж байгаа юм шиг тийм асуудал харьцангуй гайгүй. Юкратийн болохоор нөгөө ковид байсан болохоор онлайнаар авсан. SUSI бас тэр үед онлайнаар авчихсан санагдаж байна. Элчин сайдын яамны ажилтнууд 3 хүн авчихсан санагдаж байна. Тэгээд яг онлайнаар авч байхад бол яг угаасаа ингээд ярилцлага өгч ийн гэдгээ бодох юм бол сандралтаа шууд за гэж ороод өгдөг юм баггүй. Яг ингээд зөмрөг орохын өмнө ингээд хямцгаа авдаг ч юм уу те тэгж орж исэн. Гэхдээ мэдээж ороод ингээд ярилцаал эхлэнгүүт айгүй найрсаг айгүй ингээд гоё хүмүүс тайвнаар яг зүгээр л нэг харилцан яриа явж байгаа юм шигээр асуултууд асуувал чи хариулаад ингээд явдаг учраас тэрнээс нэг амар сүрдээд ч юм уу те за одоо ингээд тийм сургуулийн хүмүүс ярилцлага авах чинь элчин сайдын яамнаас хүмүүс ярилцлага авах чинь гэдэг дээр фокуслахгүйгээр би өөрийнхөө бичсэн юм буцаагаад одоо ярьж өгч байна гэдгээрээ л хэлсэн дээр авах гэж. За баярлалаа. Одоогийн дараагийн хэсэгтээ болохоор подкастныхаа мастерын төвшин тийм ээ. За тэгэхээр эхлээд болохоор мэдээж санхүүгийн эзэн сургуулийн санхүүгээр ингээд төгсөө тэгээд Еврат програмд амжилттай суралцаад ирсэн байна. Тэгээд үргэлжлүүлээд болохоор орчлон сургууль одоо экологийн багшаар ажиллаж шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо MIT Буданы хамтарсан. Гэтэ мэргэжил нь бизнес администрашн болоод өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс надаас зөвлөгөө авахдаа зөвхөн бакалавр хүмүүс зөвлөгөө авдаг, мастрын хүмүүс зөвлөгөө авдаг. Тэгтэл бакалавраас суралцж байгаа мэргэжил одоо төгссөн мэргэжил нь ирээдүйд apply хийж байгаа мэргэжлээс арай өөр мэргэжил сонгомоор байна. Тэгэхээр болох уу? Гэтэ би бас өөр одоо ажил бас хийж байна. Тэгэхээр яаж уялдаа хамгааллыг хангах вэ гэдэг. Тэгэхээр эсэн дээрээ болвол яагаад одоо өөр мэргэжлийг сонгож байгаа юм те энэгээр ирээдүйд ажиллах уу за тэгээд бас ингэж өөрчлөж байгаа маш одоо эвтэйхэн бас тайлбарлаж ойлгох шаардлагатай байдаг шүү дээ те тэгээд нөө төгссөн бас мэргэжлээсээ өөр мэргэжлээр ажиллаж байгаа те тэгээд дахиад мастраа өөр мэргэжлэр гэхээр энийг яаж одоо адмишны хүмүүст зэгстэй зөв ойлгуулах уу талаар Энийгт яг санхүүгээр төгсчөөд яг хийсэн одоо яг Фудан руу MIT руу apply хийх яг энэ хооронд хугацаанд бас яг тогтвортой нэг газар нэг мэргэжлэр ч юм ажиллаагүй айгүй их ажиллаа солиод өөр чиглэлээр өөр одоо үйл ажиллагаа явуулдаг газруудад одоо янз бүрийн рол ажил хийсэн. Тэгэнгүүт одоо юу гэдэг тэр болгоноосоо ингээд
туршлага аваад тийм дотроосоо надад одоо цаашаа явахад юу хэрэгтэй байна гэдэг юм гарч ирсэн л дээ. Тэгмээс одоо бодонгууд би ч одоо санхүүгээр аудит хийсэн байна, тэгмээд communication ажилласан байна, англи хэлний багш хийсэн байна. Тэгж явж байгаад одоо болохоор environmental management гэдэг хичээл заагаад явж байгаа хгүй. Тэгмээ тэрнээс өмнө яг climate change энэ төр гэж бас ингээд програм өдөрч яваад тэгж явж байгаад яг эднэрийг тэгвэл холбох юу байна гэж бодсон л та. Тэгэнгүүт угаасаа л нөө ихний application process ихээс шат эсэ. Тэгэнгүүт Futai MIT-ийн баг эсэндээ нэг 4-5 эсэ байсан хаа. Нэлээд олон эсэнүүд байдаг. Яг ингээд талаас нь нэг цаадах санаа нэг мөртлөө ингээд айгүй ухаад ингээд тэндээс нь асуусан тийм асуултуудтай эсэнүүд байдаг. Тэгээд тэд нар дээрээ миний өмнөх одоо сурсан зүйл юм байна. Тэн дээрээс авсан туршлагын юм одоо цаашаа эднэрийг ингээд нэгтгэхэд надад юм хэрэгтэй байна. Одоо тэгсний дараа би яг ийм плантай байна гэдгийг айгүй юм тодорхой харагдсан байх гэж бодсон. Тэгээ ярилцлагын дараа нөгөө магистрийн хөтөлбөр болохоор нэг өөр эсэм юм нөгөө MBA програм болохоор тэгсэн юм уу мэдгүй. Нөгөө business planning case одоо case study exam гэж бас байсан. Одоо яг сурч төгсөөд энэ бизнес эхлүүлэх гэж байгаа ч юм уу те яг энэ чиглэлээр ажиллах гэж байгаа гэдгийг харуулсан тийм план яг ингээ гаргаад тэрийг ингээ питч хийдэг нэг тийм төрлийн нэг шалгуултаас байсан. Тэгэхээр тэрэн дээрээ айгуу сайн тэр өмнөх туршлагуудаа нэгтгэж байгаа гэдэг нь харагдсан байх гэж бодож байна. Одоо тэгэхгүй бол яг миний одоо бакалавртаа сурсан мэргэжил өөр тэрнээсээ дахиад ажилласан чиглэлүүд нь бүр шал өөр. Тэгээ одоо ажиллаж байгаа ч өөртөө сурах гэж байгаа нь өөр болчихгоот чи ингээд айгуу яг өнгөц харах юм бол айгуу фокусгүй те ингээд солиод яваад юм шиг харагдаж байгаа боловч яг цаанаа эднэрийг ингэж нэгтгэх одоо плантай байгаа юм байна гэдгийг харуулсан баг гэж бодож байна. Нэг талаар өнгөц гэхээс илүү нөө олон салбарт олон жилийн туршлага хөрвүүлүүлээ. Тэгээд олон хүмүүстэй бас харилцаж сурна тий. Тэгээд эдгээр олон туршлага хөрвүүлснээр үндсэн дээр энийг яг базаад яг ямар мэржил илүү одоо тохирох уу гэдгээ гоё илэрхийлсэн байна. Тэгээд хүүхдүүд маань нөгөө бакалаврын төвшөндөө 650 гэдэг process statement бичдэг. Мастерын төвшөнд бакалавр дээр ялангуяа нас Stanford юм уу University of Chicago гэдэгт бол 11 эссе бичдэг тийм. Тэгэхээр тэр бүх эссе нь хоорондоо уялдаа хамааралтай байх хэрэгтэй байдаг шүү гэдгийг дурдмаар. Тэгэхээр Еврадад явж байгаа ч гэсэндээ одоо MIT гэдлийн топ сургууль тэнцсэн шүү дээ. Дахин баяр хүргэе. Тэгэхээр энэ Америкт сурч байна. Тэгэхээр Америкийн боловсролын систем, Америкийн нэгдсэн улсад тэр Еврадад бүтэн семестрийн туршид суралцаад энэ одоо хувь хүний хувьд яаж өсч хөгжиж төвсөн бэ? Хэрхэн одоо ямар туршлагыг амьдралдаа хэрэгжүүлсэн бэ? Энэ Америкаас авах зүйл юу вэ? Зөвхөн Америк гэлтгүүд энэ чинь олон улсын оюутнууд байгаа шүү дээ. Тэгэхээр хүн нөө хүрээлэлээр өгчдөг юм чинь гоё дурсамжаасаа хаваалцсангаа яг юу сурсан бэ? Яг одоо ингэ бодонгууд юу л ажил та яг магистрийн хөтөлбөр тэнцгээд бас айгүй том тусалсан зүйл гэх юм бол нөгөө нэг олон талт байдал юм уу тийм зүйлийг аюул сайн анзаарч сурсан юм шиг санагддаг. Тэрийг ингээд өөрийнхөө яг ажил одоо сонирхол хийж байгаа сайн дурын ажлууд гэдэг юм уу эхлүүлж байгаа ажлуудтай аюул сайн тусалдаг болсон юм шиг санагдсан. Тэрнийхээ ачаар бас яг Futai MIT тэнцэхдээ юу яасан миний авсан scholarship болохоор яг нэр нь diversity scholarship гэдэг яг тийм нэртэй scholarship байсан. Тэгэнгүүт одоо юу тийм хийж байгаа бүх зүйл дээр ингээд олон талт байдлыг аюул сайн өөрөө үнэт зүйлээ болгож ингэж явж байгаа гэдг нь аюул харагдсан гэж би ойлгосон. Нөгөө фидбек дээрээс. Тийм тэгэхээр одоо юу өмнө нь тэрийг нэг анзаардаггүй ч юм уу мэдээж бас жоохон юм чинь тэр талаар сайн ойлголтгүй байж байгаа. Яг очоод одоо ингээд diversity and inclusion гэж аюул их төрдөгдөж гарч ирдэг те. Тэгээ миний сонгож судалсан хичээлүүд дотор ч гэсэн ингээд яг diverse байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй. Women leadership гэдэг нь юм. Тэгээд ингээд гэл аюул их яригддаг байсан сэдв. Тэгээд өөрөө бүр ингээд за diversity гэдэг чинь ингээд судлаагүй ч гэсэн тухайн хугацаанд яг ингээд нэг юм өөртөө аюул тийм бодол ч юм уу тийм юм судс юм байна гэж би ойлгосон. Тэгмүүд одоо ингээд янз бүрийн одоо програм ч юм уу янз бүрийн хөтөлбөрийн дээр бас өөрөө зориг санамтар дээр ингээд хэрэгжүүлээд явж байхад одоо ингээд шалгаруулалтын баг энтерт оруулж явж байхад аюу тэр талуудаа оруулж ирдэг болсон байлээ. Одоо бодохоор тэгээд буцаага тэрийг хүмүүст хэлэхэд тэр нь бас хүмүүст
ойлгогдоод тэгээ буцаад ийм diversity scholarship гэдэг юм авах гэсэн болов уу. Тэгэхээр diversity scholarship-ст нь баярлалаа. Тэгэхээр Фудан MIT-д эхний жилдээ бүгд найзлууд алдуулсад суралцаад дараагийн жилдээ Америк нэгдсэн улсын MIT сурах байгаа. Тэгэхээр өөрийнхөө хувьд болохоор Фудан Science Department-д Climate Change суралцж байсан. Өөрөөр хэлбэл Фудан MIT-ийн хамтарсан мастер хөтөлбөр татлаа хийхээсээ өмнө хэвтдэг бас цалцааны хөтөлбөр сурч ирсэн. Тэгэхээр энэ нь магадгүй эргээд нөгөө мэдээлэлээр байх. За тэгээд за ийм хамтарсан хөтөлбөр байдаг юм байна. Мастраар өрсөж сурч болох юм байна гэж мэдэж авсан байна та. Тэгэхээр climate change-ээр цалцааны хөтөлбөрүүд тэр хөтөлбөрийн хааллаа илүү юм байна. Яг тэр хөтөлбөр нь болохоор миний хувьд бас санхүүгээр тодорхой хугацаанд ажиллаж байгаа. Тэгээд яг environment ecology гэдэг чиглэл рүү бас яг хувийн сонирхол passion бас байгаа юм байна гэдгийг анзаараад тэгээд энэ чиглэлээр одоо ажиллах, суралцах одоо хүсэлтэйсэн гэх юм уу. Тэрнийхээ дагуу ер нь бол ийм хөтөлбөрүүдийг судлаад тэгээд буцаад яг бакалаврын 4 жил ч юм те эсвэл тийм суралцахгүйгээр яг нэг тодорхой юм хугацаанд нэг чиглэлээр нэг фокус хурдан хугацаанд суралцах юм хөтөлбөрүүд байна уу гэж судалсан. Тэн дээр бол яг их сургуулиудын зөв өөрсдийнх нь одоо тэтгэлэг өгдөг эсвэл зүгээр ингээд нэг хамтарсан байдаг одоо хэрэгжүүлдэг тийм хөтөлбөрүүд аяах байдаг юм лээ. Миний хувьд Шанхайд суралцах нь одоо илүү таалагдаад гэх юм уу. Тэгээ Фуданы climate change-ийн програмд сурсан. Тэгээд тэрнтэйгээ холбоотойгоор одоо ингээд нэг кампусаараа яваад ингээд танилцаад их сургуультайгаа танилцж байгаа шүү дээ. Тэгж явж байгаад яг ийм MIT-ийн MBA програмын брошюр олж аваад тэгээд судалж эхэлсэн. Тэгэхээр бас тусалсан юм гэх юм бол нэг мэдээлэлтэй байх нэг ганцаараа бүх юмаа ингээд судлаад ахаас илүүтэй. Тэгээд тэр брошюрыг авчаад ер нь уншичаад буцаад нэг admission office дээр очиод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авдаг ч юм уу те. Тэгэхгүй яг бүгднгийн ингээл одоо вебсайтаас интернетээс ингээл хань гэвэл бас жоохон тутмаг мэдээлэл авах гэдэг учраас яг хүмүүс дээр нь очиод баталгаатай мэдээлэл авах аюу зүгээр санагддаг. Одоо жишээ нь би бүр одоо багасаа сурагч байхасаа ер нь бол education-ээс American Corner-ыг ер нь аюу сайн мэддэг. Volunteer янз бүр ивентэд нь ер нь тогтмол очдог. Тийм байсан болохоор бас аюу мэдээлэлтэй нэлээд ойрхон байсан болов уу гэж одоо боддог. Тэнгүүт одоо энэ зөвлөгөө өгч байгаа хүмүүс нь ч юм аюу мэрэгжлийн яг аюу фокустэй яг зөв зөвлөгөөнүүдийг өгдөг учраас хүүхдүүд өөрсдөө ганцаараа ингээд зүгээр ингээд вебсайт ухаад ахаас илүүтэй яг мэддэг чаддаг хүн дээрээс нь очиод зөвлөгөө мэдээлэл тусламж авах юм бол илүү үр дүнтэй хурдан хугацаанд төлөвлөлтөй явж чадах болов уу гэж бодсон. Сайн мэдээлэл аль биесийн их сурвалжаар авах юм бол цагтааны хувьд шинэлттэй дээрээс нь нэг юу хийхээ мэдээд загаа чиглүүлээд явдаг байгаа. Тэгэхээр өөрөөр нь хувьд болохоор зөвхөн брошюр аваад зогсохгүй зарим хүмүүсд брошюр авчаад ингээд авчдаг үйлдэл гаргаад оффист нь очиж уулзаа. Тэгээд бас ганцхан сургууль авлаа гэдэг тэнцсэн байгаа. Дээрээс нь тэтгэлгийн хувьд болохоор бас 100% тэтгэлтэй сургуулийн мэдээллийг аваад суралцж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр талаараа бас тодорхойлбол ягаад гэвэл бүхэл хүүхдүүд нөө зөвлөгөө авахад full ride scholarship 100% scholarship асуудаг. Тэгэхээр тэтгэлгээ хэрхэн олж авсан бэ? Тэтгэлийн талаар мэдээлэл хүргүүл. Яг миний хувьд нөө магистрийн хөтөлбөр, MBA-ийн хөтөлбөрөөс болохоор GMAT, GRE нөө exam score уг нь бол шаардж исэн. Гэхдээ миний хувьд яг apply хийж авах хугацаанд нөгөө нэг ингээл айгу бас айгу хурдан ингээд цаг шахуу байсан болохоор яг бэлэн тийм шалгалтын оноо байгаагүй. Тийм болохоор яг ингээд application process явж байгаа хоорондоо эсвэл ингээд дараа нь шалгалтаа нөхөж өгөх ч юм уу тийм яг одоо бүрстэ нөө мэйлээр ингээд харилцаа үүсгэх нь айгу бас чухал юм лээ. Тэгэхгүй бол одоо зөвхөн вебсайтн дээр байгаа мэдээлэл чинь яг юм ерөнхий байдаг болохоор одоо бүх юм нь л яг ингээд дагуу гэсэн юм шиг харагдаад идэг. Тэгэхгүй яг сургуультайгаа харьцаад одоо надад ийм юм байгаамаа энийг би яах вэ гэдэг юм уу яг өөрийнхөө тэр хүсэлтийг тавиад ч юм уу тийм сургуулиуд яг өөртөө харилцаж байгаа тохиолдолд айгу санаалгч хүлээж авдаг юм санагдсан. Үгүй манайх ийм л болохоор чи одоо ингэх хэрэгтэй биш. За тэгвэл одоо ингэ яач гэдэг юм уу тусад нь яг өөр боломжууд юу санал болгодог. Тийм болохоор миний хувьд яг GMAT-ийн score бол явуулаагүй. Яг бүтэн нөгөө case study exam тэгээд интервью
результаар ер нь бол орсон гэж хэлж байна. Тэгэл мундаг штэ тий зарим хүмүүс маань нөгөө requirements-ыг харчаад за би тэнцэхгүй байна гэж орчдөг. Ингээд үнэхээр чи ингээд сурахыг хүсэж байгаа бол follow up хийгээд тухайн хүнийх нь одоо имэйл хаяа угаасаа тэдэд хариулах үүрэгтэй ажил нь тэр ихгүй юу. Тэгэхээр санаа зовлохгүй асуугаад би ингээд Монгол оюутан байгаа маа танай сургууль үнэхээр сурахыг хүсэж байгаа миний топ номерыг сургуулаагаа ингэж жагаад тэгээд асуултуудаа асуух нь маань DG маш шаарддаг ч гэсэндээ бас өөрөө учир явдлыг хэллээ ч хүмүүс л юм чинь тий харилцаанаас харилцаа усна ингээд ямар боломжууд байна гэдгийг хэлэх нөхөн байна. Тэгэхээр GMAT-тай бол одоо шалтгааны явц ч юм уу нэг одоо сургуультаа ороод өгөх боломжтой илүү бас сайн бэлтэж байгаад ингэх боломжтой юм байна шүү. GMAT өгөхгүй ч гэсэндээ 100% scholarship авсан хүмүүс байж байгаа тий. За тэгэхээр сайн хэллээ нөө case study гэдгсэн түрүүн хоёулаа интервьюгийн талаар ярьсан. Тэгэхээр өөрөө business administration MIT удаан хамтарсан сургууль сурах гэж байгаа. Тэгэхээр ер нь хүүхдүүдэд энэ тодорхой ойлголт өгөхийн тулд хүүхдүүд ч гэсэн дээ одоо мас явах гэж байгаа юм чинь залуустаа хэлэхэд ер нь шалгуулт нь яг ямар байдгийг за 5-6 эссе бичдэг юм байна. За мэдээж application form, extracurricular activities CV-гээ бэлтэнэ. Энэс гадна ямар хөө ер нь case study байдаг вэ? Класс сурах гэж байна. Яг application одоо interview тэгээд тэр case study exam нь бол бүгдээрээ 100% онлайнаар болж исэн. Тэгээд бүх мэдээлэл нь мэдээж англи хэл дээр нэг хятад хэл мэл ч юм уу тиймэрхүү нь бол шаардахгүй. Эссенээс гадна тодорхойлох захиа бас шаардчихсан. 2-3 баг тодорхойлох захиа шаардчихсан. Тэгээд тэр case study нь бол яг шууд интервьюийнхаа араас ингээд залгуулаар явчихдаг. Интервью авч байгаа хүмүүс нь бол яг хоёр хамтарсан сургуулийн профессорууд байдаг. Зарим сургууль нь яг Шанхайд байгаа Фуданы их сургуулийн профессорууд, зарим нь бол MIT-ийн Америк профессорууд ингээд хамтраад бүгд онлайн митинг аваад яг өөрсдийнх нь нэг тийм онлайн митинг платформ байдаг лээ. Тэрийгээр ороод тэгээд ингээд урьдчилан бизнес план гаргах тиймэрхүү юм байсан. Уусаа нэг сурах гэж байгаа чиглэл нь бизнес администрашн болохоор яг одоо яаж бизнесийг одоо эхлүүлээ тэрийг ингээд хүн удирдаад аваад явтын тэр талаар илүү шалгасан гэх юм уу. Тэр нь одоо бас интервью скил аяа шаарддаг байгаа гэсэн санагцсан. Одоо хүмүүс өөрийгөө ойлгох communication skill нэлээд өндөр шаардчихсан. За дээрэс нь одоо бизнес ингээд лид хийгээд аваад явж байгаа гэдэг утгаараа leadership skill гэдэг буцаад нэг Ukraine-д явж исэн. Тэрнээс авч сурсан зүйлүүдээ буцаагаад ингээд шалгуулж байгаа шиг тиймэрхүү процесс байсан. Тэгэхээр тэд нар маань гэхдээ аль хэдийн нэг эссэн дээр маань ерөнхийд нь байсан учраас тэрийгэ дэлгэрүүлээл буцаад хүмүүс нөгөө багш нартай профессорудаа ойлгуулах нь аюул чухал байсан. Гоё жишээтэй тайлбарлсан баярлалаа. Тэгэхээр хүмүүс маань ойлголттой болсон болоо гэж бодож байна. Тэгэхээр буцаад нөгөө Америк явсан үеэ дурсах юм бол тийм дурсамжтай, өвчлөлтэй гоё сонгомжтой ч юм уу гоё дүнүүд байгаа юу? Соёлын шок болж исэн ч юм уу? Америкт анх удаага очсон уу? Эсвэл итгэл байгаа юм бэ? Яагаад гэвэл нөгөө яг нэг асууж байна гэхээр нөгөө Америкийн цааз төлөвлөгөөдөө бас нэг удаа юм уу цөөн удаа зарцсан бол даваад болно гэдэг шүү дээ. Тийм. Миний хувьд анх удаа Америкт сурсан. Гэхдээ өмнө нь бол мэдээж өөр газруудад сурсан туршлага байсан ч гэсэн тэр маань бол их нөлөөлөөгүй байх гэж бодож байна. Тэгээд анх очоод яг миний өмнө нэг ингэж одоо юу гэдэг сонирхож одоо бүр ингэж амар судалж ирсэн стейт байгаагүй яг ингэж хүмүүсийн бодлоор одоо юу гэдэг яг алдартай ингэж одоо төв хэсгүүд ч гэдэг юм уу тий алдартай юмнуудыг мэддэг ч гэсэн бусад хэсгүүдийн их ингэж сайн ойлголт байдаггүй шүү дээ. Тэгэхээр миний хувьд бас яг адилхан тиймээс яг Minnesota State-ний яд юм дээ. Ямар хүмүүс байдгийг цагаагаар нэмрийн сургуулиуд нь яд юм гэдэг талаар ойлголт багтайсан. Тэгээд бас яг өөрөө судлах нь бас жоохон дутуу судалсан байсан л та яг өөр амьсгал цагаагаар хувьд ч гэдэг юм уу бэлтгэл хийхдээ айгу хөөртөн те хөөртөн цагаагаартай гэдэг юм уу тэр талаар ойлголт багтай очиж исэн. Тэгээд очоод надад хамгийн гоё таалагдсан юм нь оюутны байранд байсан. Host family байгаагүй. Тэгээд оюутны байрандаа яг юм 3 Америк охинтой хамт байдаг. Тэгээд тусдаа яг ингээ өөрөөтэй тусдаа ингээ яг нэг юм айл шиг гэх юм уу тийж байдаг. Аюу гоё тухтай яг нэг юм гоё environment надад хүлээж авсан л та. Тэгэхгүй болоод яг тийм бид ч ингээл оюутны байр за ингээ хүмүүстэй хамт амьдрын гингүүд бас нэг жоох юм айцтай ч юм уу нэг жоох тухгүй ч юм уу тиймэрхүү мэдрэмж олгох байсан.
Тэр бол бүр ингээд шал эсэргээрээ. Тэгэл би ч нөгөө бас ковидын үеэр онлайныг ажиллаа бүр ингээд шүн очижсэн. Тэгэл за очиод намайг хин бас жахалтай яг л хаашаа явах вэ юу ч мэдэхгүй. Тэгэл за ямар ч байсан очих юм байна гэж хогсондоо суугаад явдаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө угаасаа сургуулиуд дээр нөгөө advisor-ууд нь ингээд тосч аваад, хүлээж аваад байранд нь оруулаад хэдэн цагч байсан хамаагүй бич маш шин 2-3 гэж очлоо та. Тэгээл яг байранд орчоод маргааш өглөө шууд хичээлд очижсэн. Тэгэл өглөө нь за ямар барилга руу яаж хичээлд очих вэ гэж бас ингээд мэдэхгүй. Тэгэл хүүхдүүдээс асуугаад би хичээл сонгосон юм аа энийг яаж болох вэ яах вэ гэх. Тэгмэд айгу найрсаг. Шууд ингээд тэр ярианаас яриа үсээ лөө чаганаас ирсэн. Тэ манад ингээ анхудаа ирж байгаа мó. Манай сургуулийн тарцаад ингээд хэдүүлээ голланд шидэж гэдэг юм ингээд тэгэл ер нь анхны өдрөөсөө найзуудтай болол айгу гоё юм. Бэрхшээл айгу бахтай ингээд тасан зохицоод тавьсан юм шиг одоо санагдсан. Тэгэхгүй бол ингээд паниктаа тэгэл юм мандуурал ингээд яваадсан юм бол арай гайхсан. Тийм. Тэгээд тасан зохицох чадвар юу чухалх нь тэгээ гоё атмосфер бас хөтлөж авсан юм шүү дээ. Тэгээд өрөөндөө ороход ингээд нөгөө нэг шөнө ирнэ гэдгийг нөгөө advisor-д мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь за шөнө ирэх юм байна, маргааш нь хичээлдээ ингээд ороод завгүй болох юм байна гэд өөртөө мэдчихсэн болохоор бүр ингээд миний ингээд хэрэглэх бүх юм ингээд бэлдээ тавьсан гол нь ингээд за ингээд найлан заасал гэдэг дэвтэр ном бал үзэг гэдгээс ахуулаад бүгднийг бэлдсэн. Тэгээд нэг welcome package юм уумтай тэгж аюу гоё хүлээж авч ирсэн болохоор анхны сэтгэлээрээ тэгэл ер нь бол аюу гоё смут явцсан. Гоё дурсамжаа болсон баярлалаа. Тэгээ манай Болормай маань Mongolian Association of State Alumni Board Member байдаг. Досуулын гишүүн тэгээд Америк төсвөртэй холбоо маань өөрийнхөө босорсон зэнвэрчлэгээ хүүхэд багчууд болон залуустаа ингээд өмч бүргөө хуваалцдаг. Тэгээд та бүхнийг ч бас ирээдүйд Болормай хичээсээ өвлөр дураалаад эдгөө подкастын бас очин болоод Америкаас сурсан туршлагаа бас хуваалцаасаа гэж education-ээс энэ зөвлөхийн үүднээс хүсэж байна. Тэгээд хамгийн одоо подкастаа одоо өндөрлөөд асуултаа залуучуудаа хандаж одоо өөрийгөө хөгжүүлэх тал дээр зөвлөгөө өгвөл өөрөө бас багш хүн шүү дээ. Тэгэхээр 10 жилийн яг одоо Америкт сурахыг хүсэж байгаа. За бангаас Америктгүй одоо бусад улс руу бас сурахыг хүсэж байгаа хүмүүстүүд яг ийм зүйл дээр анхаарал илүү та бүхэн цаг хугацаагаа одоо төтөлчтэй суралцах боломжтой шүү гэж гоё зөвлөгөө өгвөл. Сая анонсмент хийсэн одоо нөгөө Монгол дахь Америк төгсөгчтэй Бамаса гэдэг байдаг. Тинчээ яг одоо төгсөж ирснээс хойш 22 оноос хойш байна. Зөндөө олон жил болсон байна. Тэгээ бас тэрийг Бамасаараа дамжуулаад бас аюу гоё мэдээлэл өгч байгаа бас өөртөө аюу баяртай байдаг. Тэгээ эндээс ингээд энэ зөвлөгөө гэдэг шиг. Эндээс ингээд бодонгот яг миний яг өөрийн хувийн одоо бодол гэх юм уу? Тэгвэл чухал зүйл нь ингээд хүн өгчээж авдаг. Одоо жишээ нь юу гэдэг би тэтгэлэг авна, би сургууль тэнцэн, би их мэдээллүүдийг авна гэдээ явах юм бол Германыг аягүй явцуу. Тийм учраас яг өөрийнхөө авч чадж байгаа, өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ бусад хүмүүстэйгээ бас хуваалцчихвэл чамд буцаад өөртөө ч аягүй одоо илүү их боломжууд, илүү одоо хүрээлэлж, илүү зүйлүүд ирдэг учраас одоо тэр бүх зүйлүүдээ бас эргэн тойрондоо заавал энэ том хүрээгээр байх албагүй найзуудтай чамаагүй бас шеэрлж байвал аюу буцаад тэр нь чамд аюу гоё одоо боломж болж ирдэг шүү гэж хэлмээр байна. Тэр маань одоо ингэ харангууд сайн дурын ажилч дээр те одоо ингэ маса education-ээс бүгдээрээ орж байгаа ингээд одоо би л ингэж яваад байна. Би л зөвхөн бүх боломжуудыг авна гэдээ явах юм бол энэ урт хугацаанд аюу одоо яг хувь хүний хувьд болж байгаа ч гэсэн яг үүндээ айгүй явцсан. Учраас хүрээлэлтэй бас тэр зүйлүүдээ хуваалцж явах хэрэгтэй гэж бодож байна. Санаж нэлж sharing is caring гэдэг чинь тийм ялангуяа хүүхдүүд алаа юм сурахад биелээ одоо сурчаад бусдад ингээд заах юм бол илүү ингээд мэдлэгээ төрөхөөс гадна өөрөө баталгаажуулаад илүү сайн суралцдаг. Тэгэхээр та бүхэн одоо манай education-ээс Mongolia Америкийн сургуулийн төлөөлөгчдийг урьж авчирдаг in person болон вебинарууд хийдэг хамтдаа найз нөхдөөрөө гоё суугаад сонсож авчаад дараа нь энэ хүн бас юу ярьсныг нь сургуулийн төлөөлөгчөөс нь зөвхөн тухайн сургуулиар танилцуулах байгаа шүү дээ. Person statement дээр их анхаарах уу, application tips дээр ямар хүний best candidate гэдгөө, college interview дээр ямар асуултууд асуудаг гэх tipsээ хуваалцчаа. Тэн дээр нь ангаараа ингээ хоёулаа найзуудаараа сууж байгаа ч эсвэл найзлаа найз хоёр сууж байгаа гоё college interview бибинээсээ ингээд авч дүр тоглооч юм уу те нэг нь admission officer болоод ингээд бэлдэж ингэж бас болно шүү гэд бас
бусдаа гоё мэдээлэл хуваалцж байгаарай. Тэгээд энэ хүү подкастыг дамжуулаад гоё мэдээлэл хуваалцахад 8 сарын 28-нд манай Education Essay-гийн урилгаар Монгол анх удаага энэ Education Fair 5-6 одоо Америкийн их сургалтчлуулагчид ирээд та бүхэнд гоё гүйцэн дээр суугаад эцэг их консулуудаа бас урьж болно. Сургуулийн гоё өдөрлөгүүд болно. За 9 сарын 6-наас 7-нд Iowa-гийн их сургууль бас Монголд анх удаага манай Education Essay-гийн урилгаар энэ workshop бас хийж байгаа. Мөн бас анх удаага 8 сарын 8 хатгал 8 сарын 12-нд Төгсгөл аймгийн Мөрөн сумын Shoreline Community College буюу Америкийн ихтэй сургуулийн төлөөлөгчд Монголд анх удаага бүр хөдөө ингээд ирээд тэгээ бүр зөвхөн одоо аймгийн төв дээр нь биш нэг боловсролын ихтгэж байдлыг хангахын тулд сум дээр нь гоё лекцийн үн төлбөргүй бас workshop хийх гэж байгаа. Мөн Education Essay-гийн зөвлөх амнууч миний би Америкт суралцсан 5 олон сургалтаа тань тэгэхээр гоё итгэвтэй хамрагдаарай гэдэг энэ подкастыг дамжуулаад бас хэлье. За тэгээд бас гоё ерөөл тавь балармаада Удаан MIT-дагаа амжилттай суралцаад бас Хятад Америкс хоёр том их гүрэн суралцах юм байна. Гоё ялгааг нь ингэж олж мэдэж аваад те Америкт очихоор нэг campus tour хийдэг ч юм уу тэндээс Америкаас холбогдоод тэн MIT-гийн одоо campus нь ямар байна, ямар боловсролын систем, за энэ сурах байгаа business administration-ийн талаар өсөж ирээд ч юм уу те дахиж урилга хийж та тэгээ нэг самар хоёр талаар байгаа шиг дахиж энэ уулзаад яг мастрынхаа төвшний гоё яриаг ялцаа. Тэгээ бас амжилт хүсье, баяр хүргэе. Айгуу том сургуульд гозуун тэтгэлэгтэй тэнцсэн байна. Тэгээд маш их баярлалаа. Манай ивентүүдэд одоо зочилтгчээд баяртай бүр манай Rural Outreach програм Цавхан аймагт бас хамтдаа бит хоёр бас Еврад явсан өрнөтэй ганцуг мөн Фликсээр өссөн баярмаатай хамтраад ингээд явж исэн. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэндээ Балармаагч гоё бас мэдээлэл хуваалцж байгаарай. Энэ хүү подкастыг бас гоё найс өгтөө шеэрлээрэй гэж хүсэж байна. Тэгээд амжилт хүсье. Тэгээд эргээд уулзъя тийм мастерт яваад ирэхээр нь. За тэгээд өнөөдөр намайг бүрсэнд маш их баярлалаа. Тэгээд Education Essay-д одоо хамт ингээд Rural Outreach-ээс ахуулаад хамт ажиллахад аюу гоё байдаг. Яг мэдсэн сурсан юмудаа одоо дүүнэртээ сурагчдад одоо үн төлбөргүйгээр ингэж гоё хуваалцж байгаа. Надад бас өөртөө аюу гоё юм туршлага байдаг. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Дараа дахиад уулзъя. За баярлалаа найз. Манайс найз байгаа шүү. Баярлалаа. Амжилт хүсье.